Хэмэл оюуныг ашиглан хөдөлмөрийн бүтээмж 20-30% нэмэгдэж байгааг санхүү эдийн засгийн их сургуулийн профессор Мөнх Заяа хэмэл оюун ёс зүй хэлцүүлгээр онцлоо. Гэхдээ хэмэл оюуны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр мэдээллийн аюулгүй үнэн зөв байдалд анхаарах хэрэгтэйг тодтогч байсан билээ. Харин хэмэл оюун ухааныг бид нэр өөрсдийнхөө өдөр тутмын амьдралд ашиглах, тэгээ ямарваа нэгэн судалгаа, шинжилгээ эсвэл дүгнэлт гаргахтаа ашиглах нь бас нэг аюулыг дагуулад байгаа нь юу гэхээр энэ цуглуулсан мэдээлэл нь үнэн бодиттой юу гэдэг ийм асуулт. Тэгэхээр яг нэг асуултыг хоёр удаа асуухад хоёр өөр хариулт гаргаж ирдэг. Тэгэхээр бид нэр маш амар хялбар байна гэж бодох уу, аль эсвэл энэ дээр болгоомжтой хандах уу гэдэг ийм асуудлууд бол байгаа. Тэгээ сүүлийн үед бол нээлттэй ийм open source-уудыг ашиглахаас гадна байгууллагууд өөрийнхөө мэдээллийг оруулад өөрийнхөө ресурс дээрээс үндэслсэн байдлаар хэмэл оюун ухааныг үйл ажиллагаанд ашиглаж байна. AI agent ботуудыг бол ашиглаж байна. Тэгэхээр ийм байдлаар бол бид нар өөрийнхөө бүтээмжийг бол өсгөх боломжтой гэж харж байгаа. Хамгийн гол анхаарах асуудал маань мэдээллийн аюулгүй байдал байгаа. Дээрээс нь мэдээллийн үнэн зөв байдал байгаа. Тэгэхээр одоо энэ ер нь бол одоо хувь хүний мэдээлэлтэй холбоотой байгууллагуудын мэдээлэлтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтууд байдаг тийм. Тэгэхээр энэ зохицуулалтуудаа яг энэ технологийн эр үед бизнесүүдээ хувь хүмүүсийнхээ мэдээллийг хэрхэн хамгаалах вэ гэдэг чиглэлээр илүү боловсронгуй болох шаардлагатай байх л та улс орны хэмжээнд бол тэгээд энийг бол мэдээж доошо буулгаад бүх байгууллага аж ахуйн нэгжүүд бол өөрсдийнхөө үйл ажиллагаанд бас бодлого дүрм журамдаа зохицуулалтаа хийж өгöd илүү одоо оролцогч талуудынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангаад технологийн дэвшлиг ашиглах боломжийг нээж өгөх хэрэгтэй байна. Эцсийн дүндээ энэ бол нөгөө том утгаар бол яг датаны хин их дататай байна. Тэр хүн илүү хүчрэх болоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол датаны тулаан учраас одоо энэ дээр улс орнууд бүгдээрээ яг анхаарат эхэлсэн. Монгол ч гэсэн ялангуяа ийм Монгол одоо хөгжөөд хүн болгон ашиглаад явдаг болчлоо. Чиний миний бүх мэдээлэл бид төрд бол байна. Тэгэхээр энэ маань өөрөө хэр найдвартай вэ? Тэр маань серверээр нь хаана хадгалагдаж байна? Тийшээ хэн аксесс хийх боломжтой байна гэдэг эдгээр зохицуултыг бас нэлээд нарийн зохицуулж иж явахгүй бол буцаагаад бид нэр хамаг датагаа алдчихвал бас энэ чинь айгүй хэцүү болно шүү дээ.